За энэ удаагийн хаврын чуулган миний хувьд бол хамгийн их ачаалттай чуулган байлаа. Маш олон хууль санаачлагчаар орлоо. Маш олон хуулийн төслийн ажлын хэсэгт орлоо. За энд бол миний өөрийн хамгийн чухал хууль гэх юм бол хүний эрхийн үндэсний комиссийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулсан хууль. Энэ бол нөгөө цэргийн ангиуд дээр хүний эрхийн зөрчил гарахыг таслан зогсоох, тэнд сургалт сурчлагаа соён гэгээрүүлэх ажлыг хийх зорилготой юм хууль байгаа. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа гэж маш том ажиллагаа байдаг. Бүр олон улсын конвенцэд нэгдсэн. За энэ үндэсний ажиллагааг энэ цэргийн ангиуд дээр хийх боломж бол энэ хуулиар олгогдсоо. Тэгэхээр цэргийн ангиуд дээр энэ хүний эрхийн ойлголт, эрүүдэн шүүхийн ойлголт, хүнлэг бус харьцахад ямар асуудлууд байдаг, энэ бүх зүйлийг ингээд хийж болохоор ингээд хууль маань батлагдлаа. За бас нэг чухал хууль юу вэ гэхээр гэр бүлийн тухай хууль. 5 удаа өргөн бариад 4 парламент дамжаад тэг батлагдаж чадаагүй. Би бас өмнөх парламентд байхад энэ ажлын хэсэгт ордог байсан. Ерөөсө батлагддаггүй. Энэ 99 оны хууль. Энэ дээр бол маш чухал заалтууд бол орсон. Ер нь гэр бүл гэдэг ямар үн цэнтэй байдгийг, за гэр бүлийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх юм, хамгийн гол нь хүүхдийн ашиг сонирхлыг тэргүй ээлжинд тавьж байгаа. За энэтэй хамт бас салгаж болохгүй нэг хуулийн ажлын хэсэгт би ажиллаа. Энэ бол гэр бүлийн хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай. Энэ ангадагч хууль. Тэгэхээр Монгол улс бол бас юм дагнсан шүүхтэй болж байна. Тэгэхээр энэ өөрөө их юм чухал хууль. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль. За бас сайд багтаа энэ дээр ажиллаж байсан. Тэгээд энэ өөрөө олон улсад их ач холбогдолтой чухал хууль юм аа. Удахгүй копи хурал болох гэж байна. Тэгэхээр энэ дээр бол Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтөд онцгой анхаарья гэдэг юм тохиож байгаа ийм хууль гэж болно. Эндээс энэ карбон кредит гэж олон улсад ярьдаг. Дэлхийд дээр 1.5 их $80 арилжаа хийгдэж байна энэ карбоны зах зээл. Тэгэхээр эндээс Монгол улс бол оролцох боломж байгаа. Тэгэхээр эндээс малчид хүртэж болно, тийм ээ, орон нутаг гэд бүх зүйл оролцож болохоор ингээд бас хуулийг хийж өгсөн байна.